хэн болгон л хүүхдээ одоо гадаадд боловсрол эзэмшүүлэх юмсан, үр хүүхдээ сайн сайхан явуулах юмсан гэж одоо эцэг эхчүүдийн бол хамгийн нандин мөрөөдөл байдаг. Сайн байна уу? Намайг Бямсрын гэдэг. Сайн байцгаана уу? Би Бямсрынгийн ээж байна. Хүү маань энэ удаад нарийн гарц компаниар дамжуулан Гачаон их сургуулийн хэлний бэлтгэлд ингээд явахаар бассанд маш их баяртай байна. Би Хүсгэл аймгийн Мөрөн сумын Эрдэнэ талын зөвлөлтөөр сургуулийг төгссөн. Би сургуулиас төгсөөд одоо Солонгос улсыг зорин сурахаар зорьсон байгаа. За өмнө нь бол би нөгөө сургалт зурчлалын одоо төөр дамжуулж ингээ гадагшаа гардаг гэсэн ойлголт өрөөсөө надад ингээ байгаагүй. Тэгэхээр миний ойр дотны хүн болох үед үеэл дүү маань бол энэ нарийн гарц сургалтын төөр ингээ дамжуулаад Солонгос улсад бас ингээ амжилттай сайхан суралцж байгаа хэлний бэлтгэлд. Тэгээд тэр дүүгээр одоо ингээ дамжуулаад нарийн гарц төвд ингээ хандсан. Эцэг эхчүүд бол тэр болгон одоо ингээ нөгөө гадагшаага хүүхдээ сургал гэсэн хүсэл тэмүүлэлтэй байгаас биш яг ямар замаар цаад очоод одоо орчин нөхцөл нь одоо ямар байдгийг энэ тэр асуудлыг бол тэр болгон мэддэггүй. Энэ сургалтын төв маань маш их хариуцлагатай тухайн одоо гаргаж байгаа хүүхдээс шаардлагатай ингээ бичиг баримтыг аваад сургууль руу ингээ дамжуулаад хүүхдийн маань ингээ хүсэлтийг өгөөд тэгээд цаашлаад бүр байр сууцных нь хүртэл ингээ асуудлыг ингээ шийдэд өгдөг нь одоо маш их санагдсан. Одоо тэгээд тийм учраас ерөөсөө энэ сургалтын төвд ингээл бүх зүйлээ ингээд даатгачаал тэгэл одоо яах чинь нэг чинь ингээл эрх хариуг нь ингээд хүлээгээд байж исэн. Одоо тэр нь бол маш их тийм амар байсан. За шат дараатаа одоо тэгэх гэж шүү, одоо ингэх гэж шүү, одоо сургуулиас нэм хариу ирнэ, одоо бизнес материалаа ингэж бүрдүүлнэ гэд маш их хариуцлагатай яг цаг хугацаанд ингээд бүх юм ингээд амжуулаад тэгээд яг энэ тухайн хүүхдийнхээ одоо төлөө ингээд чин сэтгэлээсээ ханддаг нь одоо маш их таалагдсан. Хүн гадагшаа гарч сурахад нь жуулчлалын компани аягүй хэрэг болт юм лээ. Тэгээ манай Хүсгэл аймагт жуулчлалын компани байдаг учраас би одоо нарийн гарц сургалтын төвийг сонгож бичсэн байгаа. Анх нарийн гарцыг сонгоод материал бичиг баримтаа өгөхөд бол энэ газар үнэхээр их таалагдсан. Хүмүүсийн уур амьсгал харьцаж байгаа хандлага нь таалагдаж надад ер нь бол Солонгост очиж сурах миний зорилго хүсэл биелэх юм байна гэж би бодсон. Хаана очих уу, хэнд хандах уу гэдэг одоо асуудал эргэлзээ бол одоо маш их байсан. Тэгэхээр одоо маш сайн судалгаатай байж найдвартай газрыг одоо сонгож үйлчлүүлэх ёстой гэдгийг бол ойлгосон. За надад адилхан өсөл мөрөөдөлтэй найзуудтай хандаж хэлэхэд зөв газраа, зөв жуулчлалын газраа сонгох юм бол таны визний асуудал болон гадагшаа сурах зорилго чинь үнэхээр хурдан биелт юм байна. Миний мөрөөдлийг бодит болгож өгсөн нарийн гарц сургалтын төвд маш их баярлалаа. Баярлалаа.